одоо 10 жилийн төгсөж байгаа болон сургуулаа сонгож байгаа сурагчдад өөх зөвлөмж гэх юм бол би ганц юм хэлмээрэн start early. Би яг 9-р ангиас эхлээд дандаа 100-ны цаг амар ашиглаж байсан. 100 болгон програмуудад яваад. Жишээ нь 9-р ангиас эхлээд би IELTS-та бэлдэж эхэлсэн. IELTS-ийн оноо одоо англи хэл хамгийн чухал тий. Хамгийн ихний 1-р ингээд тавигдах шаардлага байдаг болохоор 10-ийн 100 болохоор college prep програмууд одоо Nova Stoic гэл янз янзын 100 болгон л ингээд нэг юмд явдаг байсан. 10-ийн 100 би ерөнхийдөө SAT гэж юу байдаг. SAT-д бэлдэж эхэлсэн. Шалгалтуудаа ингээд эхнээс нь бэлдээд яваад байгаа хгүй жилийн зайтай. Яагаад гэвэл application process эхлэнгүүт айгүй хурдан тий маш их зүйлс ингээд чамаас шаарддаг. Айгүй жижиг хугацаанд их зүйлс шаарддаг. Хэлний оноонууд, SAT оноо, ямар сургууль, аль сургуулийг сонгох, чинь сонголт хийх бол надад хамгийн хэцүү нэсэн. Эсээ бичих гэдэг ч юм уу. Тийм болохоор маш бага хугацаа байдаг болохоор энийг эхнээс эхлүүл амар тийм давуу тал чамд байна. Одоо тэгтээ дөнгөж тий 12 дугаар анги тий одоо ингээ эхлэж байгаа бол no worries. Still цаг байна. Тэгээ 100-ийнхаа амралтыг бас сайн ашиглаарай гэж хэлье. Бүгдэнд нь application process-д амжилт хүсье.